Сайн байцгаана уу? Үн шилжилтийн ажил гүйцэтгэлийн жилийн тайлангийн маягтын Б хэсэг буюу харилцаа хамааралтай этикеттэй хийсэн ажил гүйцэтгэлийн мэдээллийн 12 дахь буюу татвар төлөгчдийн өөрийн болон харилцаа хамааралтай этикетийн өмчилж, эзэмшиж, ашиглаж буй бит бус хөрөнгийн мэдээллийн хэсгийг та бүхэндээ хэрхэн бөглөх талаар тайлбарлаж өгье. Мэдээ хэсгийн үе иштэй 01-12 даран орж мөр нэмэгтэр даран бөглөнө. Бит бус хөрөнгө өмчлөгч эзэмшигч ашиглаж буй этикетийн татвар төлөгчийн дугаар буюу татвар төлөгчийн регистр. 2 дугаар баганд татвар төлөгчийн нэр хэрэв Монгол улсад байрладаггүй бол оноос нэрийг англи хэлээр бичнэ. 3 дугаар багнад бит бус хөрөнгийг өмчлөх үү, эзэмших үү, ашиглах үү эрхийн аль нэгийг нь бичих хэрэгтэй. 4 дугаар багнад бит бус хөрөнгийн нэр төрлийг тогтмол мэдээлэлээс харгалзах кодыг сонгоно. Франчайзтай холбоотой гэж. За 5 дугаар баганд бит бус хөрөнгийг бүртгүүлсэн улсын нэрийг тогтмол мэдээлэлээс харгалзах кодыг сонгоно. За Америк нэгдсэн улсын франчайзыг оруулсан. За 6 дугаар багнад бит бус хөрөнгийг гэрээгээр ашиглаж эзэмшиж байгаа болон ашиглуулж эзэмшүүлж байгаа тохиолдолд эрхийн шимтгэлийг тооцох суурийг тогтмол мэдээлэлээс харгалзах кодыг сонгоно. Борлуулалтын орлогоос эрхийн шимтгэлээ тооцох юм уу? Ашигаас өгөх юм уу? За борлуулалтын орлого гэж. За 7 дугаар багнад бит бус хөрөнгийг гэрээгээр ашиглаж эзэмшиж байгаа болон ашиглуулж эзэмшүүлж байгаа тохиолдолд эрхийн шимтгэлийг тооцох хувийг бичнэ. За 15. За 8 дугаар багнад бит бус хөрөнгийн зориултыг товч бичнэ. Дэлгүүр. Үн шилжилтийн тайлан бол харилцаа хамааралтай этикеттэй хийсэн ажил гүйцэтгэлийг баримтжуулах тайлан юм.